Тий. За сайн уу манайхаа. Шинэ өдрийн мэнд тэгээд манай домын тэнхимээс бас арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгээд Тэнгэрийн сургуулийн домын тэнхим багш мөнх чаргал багштайгаа уулзж байна. Дом гэхтэр хүмүүс бас нэгэн сонирхоод байх шиг л ер нь дом гэдэг чинь таны бодлоор юу юм бэ? Өвгдийн таниуснаар ч юм уу яг юуг дом гэдэг юм? За дом гэдэг бол одоо хин нэгэн өөрт тийм ээ өөрөө олон бүтэн бүлдээ төмөн олондоо хэрэгтэй зүйлийг одоо ил талдын эрчмийн холбоосоор дэм авах эрчмийн үйл нэг бид нар дом гэдэг байгаа юм. Дэм нь дом юм, дом нь эвлсэн эрчим юм гэж. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь бид өргөл өргөдөг. Өргөл гэдэг маань өөрөө домын үйл. Юу гэхээр тэнд яг чин сэтгэлээсээ өөрийнхөө өглөгийг өгөх гэж байгаа тухайн хүн тийм ээ өөрийнхөө хүслийг даах гэж байгаа тэр хүн хүслэн нөгөө тэгүр тэр домд орж байгаа тагш за сүү цацал тийм ээ тэрийг хүлээж авах эрчлийн биетүүд буюу өндөрдөөд өвгдээцүүд орны тэнгэрүүд орон газрын эзэд магадгүй одоо өргөл усын өргөл тийм ээ галын өргөл галын эзэдэд өргөж байгаа энэ өргөл маань юу гэхээр тэр бүхэн яг одоо нэг хэмт эрчим нийлж нийцжээж сая явах өргөл буюу өрийн их өглөг энэ дээр эвлээд тэр хүн юуг авах одоо тэр өгсөн өөрийнхөө их өглөг буюу одоо энэ домоо хийснээр өөрөө дэмээ авдаг. Тэгэхээр өргөл гэдэг маань ерөөсөө л дом. Тийм тэгэхээр эвлсэн эрчмийг жишээлбэл дом гэж лээ. Бид нар ч нэг орой өдөр шүүхтээ дагуулж гарахтаа ингээд духан дээр нь хөөгөр тэмдэглэждэг. Тэглээгээд яаж үйлчилдэг гэдэг тэр сонирн байхгүй. Эртээр цагтаа бол юу гэхээр хүүхэд ялангуяа 3 за зарим хүүхдүүд 5 нас хүртэл эрчлийн биетүүдийг одоо мэлмидж хардаг буюу 3 дахь мэлмигээр хардаг байсан. Тэрийг одоо халуун амтай галнаас үлдсэн үнсийг түгээл гэж төмд одоо дандаа дэмээ өгдөг шидэт түгээл гэж энэ түгээлэр яг гэхээр 3 дахь мэлмиг одоо хааж домдог байсан. Тэгэхээр хүүхэд нөгөө эрчлийн биеүүдийг мэлмитггүйгээр айх аюулгүй гэдэг. Одоо эрчмийг хамгаалж ийн гэсэн үг шүү дээ. Хүүхэд хүн гэдэг маань өөрөө эрчмийн биеүүдтэй тийм ээ. Тэрийг л одоо хамгаалж домдог. Зүгээр сонин юмнууд байл та. Хүүхдүүд нэг бид нар чинь нэг босго даваад гадагшаа гүйж байгаад босго даваа онцгтэр хой наашаа ороод ир гал руу мод хийгдэг шүү дээ. Юу болоод байгаа нэрний цаад. Тэр одоо юу гэдгийг өвдөц гэрээсээ гадагшаа гарахаар нөгөө гарц гэдэгтэй тэгэхээр бид нар одоо галдаа нэг мод хийгээд тэрийг хааж яан л гэдэг дом л тэнд явж байгаа юм. Дандаа одоо монголчууд өөрөө домч ард хүмүүс шүү дээ. Гал өөрөө эзэнтэй гэдэг галын эзэн гэдэг чи яадаг юм тэгэхэд хүн болгоны эзэн тустай байдаг юм уу? Айл болгоны эзэн тустай байдаг юм уу? Эсвэл зүгээр нийтлэг нөгөө бурхан буддаа гэдэг шиг нэг нөхөр гал дээр ирчихэд бүгдийг хараад байдаг юм уу? Одоо Монгол айл өрх бүрийн гал халуун гал өөрөө эзэнтэй байдаг. Эзэн буюу тэр маань одоо тухайн одоо айл бүл тийм ээ ямар одоо үүтгэлтэй тэр үүтгэлийг хайрхтууд буюу үүтгэлийг одоо орон газруудын сахиулууд буюу энэ цагт сахиус гэж нэрлэдэг байгаа. Тэр маань тухайн айлыг бүтэн бүлээр нь харж маж халуун галын эрчлэр мөн тухайн айлын одоо тухайн айлын эзэгтэй ингээд галдаас ахаа өргөл өргөөд халуун галтайгаа яриа сууж идэг тийм ээ хөвчл зөндөө байдаг ш. Эн чинь нөгөө тэр эртний тэр их хөөхтөхөө олбоо байдаг. Тэгээд яг өгөхөр тэр одоо халуун галын эзэн сахиул буюу сахиус маань хүний амьдралд хамгийн ойрхон байдаг. Яг тэгэхээр нөгөө уул хайрхтын эзэдүүд тийм үү? Тэгэхээр хүний тэр үг хэлцлийг хамгийн ойрхон сонсч ахуугийн хамгийн одоо ойрхон таньж мэдэж түүнд дэм өргөх тийм чадaltaй ийм сахиусууд бол өрх айл бүрийн халуун галыг нэг эзэн харж манждаг. Тэгээ гал дотор нь сууж идэх юм яадаг юм тэгэхээр чи одоо эрчим штэ гал ч өөрөө эрчим. Тэр гал дээр өөрөө одоо тэр өрсөлдөө хамгийн ойрхон ирж эрчимлж байгаа. Сахиус ч өөрөө эрчмийн биш шүү дээ. Тийм учраас нэг гал руугаа хог навш ирсэн шүү дээ. Гэдэг чинь тийм үү? Галыг сэвтээж дом шүү дээ. Тэглгүй бах тий. За гал одоо сэвтчлээ танаа галыг тагч өгнө л гэдэг. Гэтэл монголчууд бид өөрсдөө халуун галынхаа сэвийг арилгадаг домтой. Өөрөө
За. Нууц биш л зүгээр. Гэхдээ юу нууц хахад тий. Сүүл мөл одоо юу гэдэг ингээл юмнуудаас өргөжлөж штэ юу галаа төлөх болгондоо л жааж явах юм өргөд идэг. Тий. Өргөхөөсөө илүүтэй одоо энэ халуун гал сэвтэй ийм байвал халуун галын эзэн мөн одоо тухайн галынхаа халуун галтаа дөтлөж ирэхээс бас дургүй байдаг. Сэвтэй учраас. Тэгэхээр яадаг вэхээр монголчууд маань одоо том ширхтээ давсаар ширгэлдэг. Ширгэлж одоо халуун галаа ариулж идэг. За ийм домтой их олон дом яриулж байна. За тэгэхээр нөгөө бид нар чинь нөгөө хүүхэд өөлөд болохгүй нэгтэр гал дээр ширэг гэдэг давсыг тэр яаж байгаа. Тэр бас л нөгөө хүүхэд юу гэхээр ичмийн биел толдоод байгаа юм. Тэгээд тэрнээс айж байгаа. Зүр штэ. Тэгээ бүр одоо хүүхдийг хамгийн ихний одоо хүүхдийг хамгаалдаг дом маань юу гэхээр бүүийн дуу штэ. Ээж хүн үрээ одоо ялангуяа тэр хармоо энерги буюу янз бүрийн эрчлийн бисүүдээс хамгаалдаг их хүний хамгийн том дом бол жишээ нь бүүн доо. Энэ гал дээр одоо давс тийм ээ ил гал дээр давс одоо цааж ширэглээд чадпад гэж дуурдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүүхдийн одоо эрчлийн биеийг л бас хамгаалж байгаа буюу одоо тэр миллиметрийн домж байгаа л юм бас л дом. За тэгээд энэ домын чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Хүмүүс яадаг иймэрхүү юмнууд заах юм өөр юу зааж ийн гэх тийм ерөнхий агуулгын талаар нэг мэдээлэл өгөх гэж. За домын техникээр маань ерөнхийдөө ер нь одоо хүн төрөлхтний маань суур ойлголт буюу хүний тухай ойлголт бол тэр чигтээ хэдэн зуун жил хэдэн мянган жилээр магадгүй зарим улс орнд бол асар ийм өөр ийм одоо суур гүн ухаан философи болсон. Тэгэд энэ яг одоо уг язгуурын монголчууд маань ямар суур одоо философи буюу ямар одоо гүн ухаан ямар үнэн дээр одоо бидний энэ их монголчууд маань одоо хасар хүчрхэг байсан тэр зүйлийг хүний тухай ярина. Гүн буюу хүний тухай хүн хідэн биетэй тийм ээ. Тэр одоо бисүүдийг яагаад ирүүл байгаад байгаа яагаад өвчлөөд байгаа юм. Тийм үү. За тэгээ хэрвээ өвчлөөд байгаа бол бид яаж домдгийг. За тэгээд энэ домд маань ямар үйлүүд ордог. Бидний өргөл өргөх бол домын маш нарийн эрчлийн үйл байдаг. Энэ одоо домын үйлүүдийн нарийн одоо эрчлүүд буюу тэр эвлж байгаа эрчмүүд маань ийм өргөл ийм зүйлийг ийм эмээ ургамлыг одоо нийлүүлж нэгтгэж эвлүүлжээд сая танд дэмн болох юм а гэдэг энэ тухай ялангуяа тэр эрчим талаас нь бол таниулж тэгэхээр хүн ерөөсөө тэрийг мартдаггүй. Одоо тэгэл эхлээл орж ирээл дом гэхэр нэг л их дом сураал гарна гэж боддог. Дом заана янз бүрийн домод ялангуяа одоо их нууцлаг эртний юм домодоос бол таниулна өөрсдөө хийлгэн тийм ээ хамт явж хийн нөгөө практик хичээл гэдэг шиг л дадлагын тийм хичээлүүд хийгдэн. За тэгээд дом гэдэг чинь өөрөө зүгээр л бидний ахуй амьдрал хийж байгаа энэ үйлдэлүүд маань дом юм байна гэдгийг л таньж мэдэж маш олон хүмүүс одоо энд их баярлж бид нар одоо ийм зүгээр л энгийн монгол хүн ямар энгийн мөртлөө агуу амьдардаг байсан бэ гэдгийг л одоо таньж гардаг та. Нэг эд домх тэр нэг эд шид шиг юм уу? Эсвэл нэг тийм хараалж чадах шиг ч юм уу бодоод байгаа байхгүй. Тэгэхээр бидний өвөг дээдс байсан тэр эрдэм ухааныг таньж мэдээд өөрийнх амьдрал ахуйдаа сайн сайхнаар ашиглах, хэрэглэх тэр аргачлалыг л бий болгож өгсөн үстэй тийм ээ? Тий. Яг тийм. За одоо нэг арга хэмжээ зохион байгуулах чинь домын тэнхмээс олон нийтэд зориулсан нэг ивент эзэмшигний хорлмыг арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа нэ. Тэрнийхээ тухай нэг тавьж тайлбарлаж өгөөч. За одоо энэ 4-р сарын 20 буюу одоо энэ хагас цай өдөр тийм ээ. Бид нар их сургууль Монгол Улсын их сургуулийн 1-р байрны урталт одоо Эрдэм их сургууль гэдэг байдаг. Тэрний 2 давхрын зааланд энэ ивент буюу энэ арга хэмжээгээ явуулах юм. Энэ юу гэхээр хүмүүс бид одоо ерөөсөө өөрсдөө хогийг худалдаж авдаг. Эдийн засаг санхүүгийн хувьд ямар их охиролтой байна. Энэ цагт тэр их хогийн одоо тэр хүнд үзүүлж байгаа хор нөлөө юу вэ? Энийг одоо эрүүл одоо шинжлэх ухааны докторант тийм ээ. За тэгээд энэ хүүхдүүдэд боловсролыг яг одоо хог мэдчихэж байна. Мэдээллийн энэ их одоо 900 асар их мэдээлэл бол хүүхэд болон хүмүүсийн оюун ухаанд хог болж байна. Монголчууд бид байгальтайгаа ойрхон байсан. Яагаад энэ төв суурин хот суурин газруудыг мэдгүй байгаад байгуулаагүй ш тийм үү? Ийм
одоо хот суурин төвлөрсөн энэ соёл бид одоо энэ ард түмнийг сургах юм бол угаасаа энэ байгальлаас холдно гэдгийг хүүхдүүд мэддэг, таньдаг байсан учраас байгальтаа л ойрхон байх гэж хичээжсэн. Гэтэл одоо бид ингээд төв суурин амьдралтай болоод ирэхээр ерөөсө асар их одоо хогийг өөрсдөө худалдаж аваад ингээд тэр хогны эрчим гэдэг зүйл маань хүнд ямар их хор нөлөөтэй байдгийг магадгүй одоо тэрнээс үүдсэн энэ эрчмийн их бохирдлуудыг яаж цэвэрлж болдгийг гэдгийг энэ эвент арга хэмжээгээр нэгдүгээрт одоо эртний аялгаугаар тийм ээ эрчлийн бий буюу одоо энэ цагт нэг л ухамсар биеийн цэвэрлэн одоо даалд ухамсарын цэвэрлэн энэ төр гэж яриад идэг энэ одоо эрчлийн биеүүдийг яаж эрүүлжүүлдэг юм. За одоо монголчууд бидний хийдэг бие эвлэгээ буюу биелгээ гэж хэлдэг тийм ээ. Энэ одоо биелгээгээр хүн яаж бас энэ эрчлийн бие засагддаг юм. За тэгээ энэ дээр бид нар хүмүүс яаж эвлж эрчилж чаддгийг гээд эвийн домыг энэ дээр хийх юм. Хоорондоо яаж эвлж гоё эрчим нэгдэж тэр ажил үйлээ одоо дүүргэх үү гэдэг энэ домыг зааж өгч энэ домонд орж байгаа тэр эвлсэн ямар одоо эрчмийн зүйлүүд байна. Тэрийг энэ арга хэмжээнд оролцсон хүмүүстээ өгөөд ингээд энэ домыг бас нийтээрээ хийж энэ домыг сурснаар яах вэ гэхээр амьдралдаа тийм ээ хэн одоо айл гэрээ эхнэр нөхөр хоёр муудсан л байдаг. Эсвэл хэн нэгэн найз нөхдөөгөө одоо жоохон эв түнжин харсан ч юм уу тийм ээ. Гэтэл одоо эвтэй баймаар байдаг. Яг энэ үед бол энэ домыг жишээ хийдэг. За гэрт юу гэдгийг ээж хүү хоёр ч юм уу аав охин ч юм уу одоо хоорондоо ингээд таарахгүй бие биенээ ойлгохгүй зөндөө юм асуудлууд байдаг. Энэ дээр тэр үртэйгээ юм уу тэр ээжтэйгээ тэр аавтайгаа хүүхдтэйгээ эвлж яаж тэр гоё тэр өрийн их тэр эрчмийг татаж эвлж бие биенээ ойлголцох уу. Яг энэ дом бол энэ бүх зүйлд хүний ахуй амьдралд хамгийн ойрхон хэрэгтэй юм дом байдаг. Зүгээр бодит кейс гэдэг шиг нэг тийм одоо тохиолдол байна. Зүгээр нэрийн дүрдээд яг эвийн домыг хийсэн чинь одоо ингээд шал өөр боллоо. За одоо надад нэг бүсгүй хандсан. Одоо хань маш их ингээд арх уудаг. Тэгээ бит хоёр одоо гэртээ ингээд тэрнээс болоод их хорондоо их муу байна гэж. Тэгээд одоо бид нар ингээд олон хүүхэдтэй. Тэгээ одоо энэ хүнийг сална гэхэд одоо хэцүү олон хүүхдийн амьдрал байна. Тэгээ одоо яах вэ та надад туслаач гэд. Би тэгээ энэ эвийн домыг хэлж өгөөд 21 өдөр хүртээрээ. Яаж хүртэх аргыг хэлж өгөөд домоо хэлж өгөөд ингэсэн. Одоо бол над руу одоо ярьж байгаа байхгүй. Үнэхээр би тэр домыг хэрэглээд 9 дэх өдрөөс эхлээд бид хоёр эвлж эхэлсэн. Одоо ингээ миний хань бол тэр арх гэдэг зүйлээс үндсэндээ өөрийгөө татчихна. Тий. Би бас өөрөө энэ хүнд ингээд эвлэхийсэн гэсэн миний тэр өөр сэтгэл бас их дэлгэгдэж байна. Ингээд энэ үнэхээр дом гэдэг чи их учиртай байдаг юм байна. Танд одоо маш их гэлалаа гэд ингээд ярьж ирсэн. Биш дом хийснээс үлдснээс ч гэх юм сөрөг нөлөөлөл гэж яах вэ юм бол. Яг тэр домыг хийх одоо өөрийн чин хүсэл гэдэг бол тэр домын эрчлийн 60-70% нь байдаг. Тий. Яг тэр чин өр сэтгэлээрээ хийж байгаа энэ дом буюу одоо ийм зүйлийг ийм орцтойгоор одоо ийм тунтаагаар ингэж хийгэрээ гэдэг яг л тэр хэмжээг барина. Тэгж барихгүй буюу эсвэл одоо дундуур нь хайхад бол эсвэл ямар нэгэн байдлаар тэрийг за ингээд нэг зүгээр олчдаг юм гэж юу байдгийг ч гэдэг юм үү те нөө итгэхгүй сэтгэлээ одоо жинхэнэ сэтгэлээсээ хүсэхгүй бол тэр дом тэр хүнд биелэхгүй л гэсэн үг шүү дээ. Нөхөсөл нь биелэхгүй л гэсэн үг. Тэрнээс одоо учиргүй чи энийг таньчаад хийхгүй бол одоо эргээд чи айгу өөр болно гэдэг юм муу одоо ийм зүйл болно шүү гэдэг тийм бол байхгүй. Дом гэдэг чинь өөрөө дэм гэдэг байгаа шүү дээ. Дандаа хүнд дэм болох хэвээр тийм л зүйл. За нэг иймэрхүү яриа байна. Тэгээд та бүхэн одоо манай домын техниктэй бас харьцаарай. Нээлттэй ивент арга хэмжээ хийж байгаа маань ирж сонирхоорой. Тэр нэг имэнер байдаг шүү дээ. Төгсөшгүй аргатай. Ямар л юм бол нэг аргалцдаг. Жор утсан ламаас зовлон утсан имэ гэдэг шиг орчин үед хэдийч нэ шинжлэх ухаан хөгжсөн ч гэсэн энийг тийм төгсөшгүй эцэс төгсгөлгүй аргатай юг аргалж чаддаг тийм
ээжүүд эмээнэр гэл олон болох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ ивент дээр сонирхороо хөтөлбөр бол энэ дор байх бах. Тэгээд хөтөлбөрөөс үзээд ингээд бусад нарийн ширээ юмныг тодруулна бизээ гэж бодож байна. Ингээд танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн идэвхтэй оролцоорой. За.